Хүүхэдэд насны минь гэгээн дурсамж, эрдэм номын эхлэл болсон сургууль минь, анхны хонхны дуу, ангийн найзууд, хайртай багш нарын минь заасан эрдэм бүхэн бидний амьдралын луужин байлаа. Энэ сайхан сургуулиас маань ниссэн мянган жигүүр эх орны тэнгэрт дүүлэн хурч эрдэм мэдлэгийн галыг асааж эгэлгүй гавьяаг бүтээсэн мөлий. Эрдэм цацруулсан 80 жил. Вместе весело шагать по просторам, и, конечно, припевать лучше хором. Спой-ка с нами, перепелочка.
Би 1970 онд Багшийн дэд сургуулийн физик математик анги төгсөөд анхныхаа ажлын гараа, амьдралын гараагаа энэ 10 дахь сургуулиас эхэлсэн юм аа. 70 оноос хойш 82 оны хүртэл математикийн багшаар ажиллаж 10 дугаар анги төгссөн. Анхны маань анги 1979 оных, дараагийнх нь 80 оных. За энэ хугацаанд математикийн багш ихтэй би дандаа зөвлөлтийн активист гэдэг юм мундаг багш нарын номоор хичээлээ заадаг гэсэн. Математикийн хүүхдүүдийн математикийг хөгжүүлэхийн тулд Ларичо, Киселё, Калмагоро улсуудын сурах хүчийг ашиглаж шууд оростоор ашиглаж хүүхдүүдэд хичээл заадаг байлаа. Хүүхдүүдийн оюуны чадвах хичээл хандах хандлага бол миний ангийн хүүхдүүд өгдөг сайхан байсан. Тэгээ манай ангиас 79 онд 42 хүүхд төгсөхөд 8 хүүхд нь гадаадын дэд сургуулийн хуваар авч Оросд сурахаар явж байлаа. Тэгээ ижил амьдралын гараа энэ сургуулиас эхэлсэн болохоор 10 дугаар сургуулийн хамт олон багш сурагчид хүүхдүүд маш их баярлж явдیں۔ Манай анги бол одоо хоорондоо хэвтэй найртай. 9-р ангид байхдаа гадаадын уран зохиолын тэмцээнээр 41-р сургуультай үзэж дүүрэхдээ одоо 1-р арилд ороод баярлуулж ирсэн. Батхойг багш маань бид манай ангид монгол хэлний хичээл заадаг байлаа. Тэгээ манай анги чинь 79 онд олон улсын хүүхдийн жил болсон юм аа. Тэгээд олон улсын хүүхдийн жилд тэгээ орос хэлний шалгалт өгөөд тэгээ онц төгсөн хүүхдээ шууд дээд сургуульд орох тийм хувь заяа зохиож ирсэн тийм ээ. Тийм, бус шалгалтыг нөхгүй. Бус шалгалтыг нөхгүй. Олон улсын хүүхдийн жил гэдэг хийхээр гэсэн. Тэгээ миний сурагчид үнэхээр сайн сурагчид байсан. Тэгээ сурагч багш нартаа сайхан баярлдаг. Бид нар сайн багшийнхаа одоо ач буйнаар 42 хүүхдээс 22 хүүхэд дээд сургуульд орж ирсэн. Тэргүүрээ бас их бахархдаг. Хонхныхоо баярыг маш өөр хийсэн сургуулийн гадаа, дээд зааланда тэгээ айзам хамтлагийг авчирч маш гоё хонхны баяр одоо хийж болох юм байна гэдгийг баг түүхэнд анхудаа харуулсан гэж болно. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдмийн шимиг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдмийн шимиг хүртсэн ачт багш нараа санаж явна. Хонхны дуутай хорвоод бид учирсан холын замаас нэгнээ зорин ирсэн 80 жилийн түүхтэй эрдмийн их уурхай насан туршийн минь бахархал гэгэн дурсамж болсон энэ сайхан өргөнд хонхны дуу чихэнд дуурсаж тэрл үеийн гинэн төрх нүдэнд минь харагдана. Надтай цуг норсон хайрын анхны зурвас бихэн нурсэж бүдгэрсэн ширээний ард сэлсэн үг бүхэн төхөглж чиний тухай бодол хайрын дуу болж игшилэн Өргөдөөцөн хаваа сургуулийн хаалгыг хаач уянгүй
болсон дууга ангиара дуулсан би бинэ түшин дадгүнга мартацгач нэг ангийн хүүхдүүд тоотой хаврыг үтлээ онцгийн хамт туулсан ангийн охтууд орон зайг хамт илээсэн ангийн нар ухтаж гүйсээ үе тингийн найзууд минь насан туршдаа нэг ангийн Манай ангид бүлэгмийн дарга Занвазарын алтан тариа математикт гоцовьяста Вандан Санжи гам болд. Алгийн гам бат математик сэтгэлгээ сайтай. Тэгээд жил болгон дээр сургуулиудын математикийн улсын олимпиадад оролцдог тийм хүмүүс байсан юм аа. 10 дахь хавраа өдий гэсэн 10 дахь нэвтрүүлэгт орж маш гоё бичлэг үлдсэн байдیں۔ Тэр фонтанч олддгүй юм билээ. Тэр олдуулцтай маш ховор бид бүгдийн амжилт бахархлаар бүтсэн тийм юу болсон юм аа тий нэвтрүүлэг өстэй төрч одоо 10 дахь нэвтрүүлэгт орж исэн. Сэтгэлд мөнхөрсөн сурагч насаа сууж илээсэн нарсан ширээгийн сургаж заасан эрдэмт багшаан суралцж явсан эрдмийн ордноо эргээд нэг дурсацгаая. Сургуулийн урлагийн үзлэгт бол манай ангиас тал хувь нь оролцдог тийм идэвхтэй хөгжим үндэсний хөгжим тоглоно, дуулна, хуурдна, шүлэг уншина, сургуулийн концертыг хөтлөн ийм авьяастай сайхан хүүхдүүдтэй байсан. Тэгээ тэн дотроос маань алтан гац дэндүү их авьяасын од байсан. Эрдэм цацруулсан 80 жил. Багш болсон түүх болохоор би гарцааг мэрэгчлээ солих үүднээс болсон. Багшийн мэрэгчлийг сонгоод 1984 онд хаа сургуультай ирж ирсэн. 96 он хүртлийн сургуультай багшлсан тийм төвхтэй Орос хэлний багшаар багшлсан. Тэгээ багшийн мэрэгжил бол үнэхээр одоо сайхан мэрэгжил. Тэгээд багшийнхаа яг математикийн багшийн өвлж аваагүй ч гэсэн багшийн мэрэгжлийг өвлж авсан шавь ногоомаа. Баатар сүрийг магтъя
болоод сурагч насны хүүхэд ахвалаас байгаа дуу болоод тэгээ бишигтэй орсон. За энэ дуу таа. Хамаач яадаг гитар дууддаг. Танаа бишиг. Эрдэм цацруулсан 80 жил. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн цацалхтаа санчихтаа ойхан багын андууд минь Урсах цаг хугацаанд нэг нэгсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны найнгийн холбоо хизээч мартахгүй зүудэлж хорсон цагаан шөнөө би мартахгүй цавын утгад санчихтаа монгон багын андууд мэ болирх цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл мэ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ихгүй бисээ үеих нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны найнгийн холбоо халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор
явдаг юм шүү би таньгаа хамтдаа үргэлжлэн хөнгөд жилүүгийн алтан хандусаж хамтдаа үргэлжлэх энхэн насны нэн холбоо очигсэ ахны хараа нууч гарсан цагаашна мартах бэ андуудны